Эцэг нь түүнд Номтой баяр гэж нэр өгсөн юм гэнэвлээ. Ард түмэн харин түүнд Сумтай баяр хэмээх таагүй муухай нэр оноожээ. Дуудах нэрийг эцэгхэн өгдөг, дуурс халдрыг өөрөө олдгоо гэж бидний монголчууд ярьдаг чинь энэ. ертөнцийн муу мухай хүнд нэр холбогдож явдаг амьдрал мэдхгүй тэнэг банд ааваараа мөнгө цацуулсаар улсын хуралд орж ирснээс хойш төрөлхийн хүмүүс нь хатгаж арх дарс авгаа хүүхний хормоноос салахгүй явсаар адаг сүулт нь хүний аймь авсан хэрэгээр цааш явах газаргүй болтлоо олон дадлагдсан хүн. Одоо харин шившгийн ёроолдоо хурч юу ч ярьсан доог тухуунаас өөр хариу үйлдэл хүртэхэргүй болтлоо шалдаа унжээ. Үнэн юм ярьсан хэдий ч нийтээрээ жигшиж байна тэр Сумтай баярыг. Жидүү хэмээн бахирах тусман түүнийг улам бүр шоолон инээж улам бүр шившиглэн гутааж байна. Даанч тэрнийг өөрийгөө ойлгохгүй л дээ энэ хүн. Мэдрэмж гэж огт үгүй мэдлэг боловсруулж бас таараа хүн гэдэг энэ хүн сошиалын тэнэгүүдийг ардаа орхиж онигооны эзэн бэлэгдгоогч хол хаян гүйцэд төрүүллээ. Эцгийнхээ нэрийг давхар чичлүүлсэн элэг доо гутам шиг муу мухай өхний манлай олон жигшигдсэн адгийн шар болжээ энэ Сумтай баяр. Улс төрчүнд нэр хүнд гэдэг нь амьшигээ хайрлаж явах ёстой зүйл атал энэ Сумтай баяр тийм зүйл гэж огт үгүй бол та. Угаасаач улс төрч хүн биш л дээ. Элдвийн лоёртой ашиглах гэж эцэг нь түүнийг улсын хурал руу оруулсан байх. Магтаад хэлчихээр хумсын чинээ цагаан зөвлгүй энэ этгээд өдгөө Монголын ард түмэнд шинэ жилийн бэлэг болгоод ерөнхий сайд хүрэлцэх албан тушаалаасаа сайн дураараа огцорч хэрэгтэй хэмээн өөрийгөө улам бүр доош нь хийж явна. Нэг зүйл үнэн байна энд. Шудраг үнний туйл гэж байдаг бол түүнийг мянга яриад ч Номтой хэмээх Сумтай гишүүний үг үн түрхээсээ өнгөрчээ. Шудраг усын дээд гэж байгаа бол мянган удаа түүнийг наагаад ч хүрэлцэхийг монголчуудаа эвдрэлцүүлж чадхааргүй болжээ өнөөдөр. Төгсгөлт нийлхээс хүрэлцэхийн шинэ жилийн бэлэг инээдрэ гэсэн үл бүтх юм ярьж амтны элэг доог болж явахаар та өөрөө шинэ жилийн бэлэг болгож улсын хурлаас мань зайлаад цагаан суврагын ордыг маань бидэнд буцаагаад өгчихсөн дээр. Тэртээ тэргүй ард түмэн өмчөө буцааж явах цаг хугацааны л асуудал. Иргэн тойрны хар оюун хурал та хоёроос өөр шившиг Монголд бараг л үлдсэнгүй. Угаасаа та хоёр шудраг ёс гэж ярих нь бүхэл шудраг ёсны ойр тойронд ч үзэгдэх ёсгүй шившүүд юм шүү дээ.